Чиний IELTS-ийн бичих хэсгийн оноо чинь 4.5 5.5 дээр тогтоод байгаа бол энэ нь чи англиар бичиж чаддаггүй гэсэн үг бол ерөөсөө биш байхгүй юу. Хинч чамд англи хэлний IELTS-ийн шалгалтын бичих хэсэг нь яг ямар шалгууртай яаж шалгагддгийг, шалгагч чамаас юу хүлээгээд байгаа юм бэ гэдгийг зааж өгч байгааг болохоор тэр байхгүй юу. Тэгэхээр тэрийг одоо засцгаая заяа. За юуны түрүүнд намайг Яндан гэдэг бизнес удирдлага байдсан сайн уу? Энэ удаагийн бичлэгээр 7 батлагдсан IELTS-ийн бичих хэсгийн оноог хэрхэн сайжруулах вэ гэдэг зөвлөгөөн дээр ярилцсан. Бас болоогүй ямар шалгууруудтай юм бэ гэдгийг бас ярилцсан. За ингээд бичлэгэн рүү орцгоё. Нэрээ тийм шаардлагатай бол дэвтэр үзэг юу гэдгийг зүгээр л утасныхаа нотны app map бүгд нь хамаагүй зүгээр өөртөө аль тухтайгаа гаргаад ир тэмдэглэл хөтлөөд яваарай заяа. Чамд хэрэг бол. Эхлээд IELTS-ийн бичих хэсгийн шалгалт ямар шалгууруудтай байдгийг бэ гэвэл 4 үндсэн шалгуур байгаа. Эхнийх нь task achievement буюу чи тухайн асуултаа хэр ойлгосон байна. Тухайн мэдээж бичих хэсэг дээр 2 асуулт байгаа тийм үү? 2 хэсэг байгаа. Task 1, task 2 гэж байгаа. За тэр хоёрыг чинь яг чи асууж байгаа асуулт чиний үзэл бодлыг асууж ивэл яг чи тэрийг нь хэр сайн ойлгосон байна вэ гэдгийг нь гаргаж ирнэ. Чи өөрийнхөө санаа, өөрийнхөө хариулт, өөрийнхөө үзэл бодлыг хэр ойлгомжтойгоор илэрхийлж байна вэ? Хэр нэг талд бат зогсож байна вэ? Эсвэл зүгээр л яг дунд нь бөөрөн хилээд байж байгаа ч гэсэндээ тэрийг хэр ойлгомжтойгоор хүмүүст хүргэж байна вэ? Тухайн эсэн тэр хэр ойлгомжтойгоор гаргаж ирж гин вэ гэдэг чинь task achievement-д ороод явждаг гэсэн үг. За дараагийнх нь хоёрт coherence and cohesion гэж байгаа. Энэ дээр юу юм бэ гэвэл чиний санаа, чиний хариулт чинь хэр ойлгомжтой байна вэ гэдэг гарч ирнэ. Эхний task achievement нь чи асуултаа, чи эсэгээ хэр ойлгосон бэ гэдгийг нь гаргаж ирж байгаа бол coherence and cohesion гэдэг маань чиний гаргаж ирж байгаа санаа чинь өөрөө хэр ойлгомжтой байна вэ гэдгийг харж идэг. Одоо жишээлбэл би нэг санаа гаргаж ирлээ гэж бодъё л доо. За жишээлбэл хүмүүс ойрын үед их тараалалтай байгаа. Чи энэ дээр ямар хариулт авах вэ? Ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг эсэ байлаа гэж бодоход би нэг хариу гаргаж ирэнгүүтээ нөгөө рүүгээ өсрээд байвал энэ маань coherence and cohesion муу байна гэсэн үг байхгүй юу? Би нэг санаагаа гаргаж ирчээд тэрийг ингээд оновчтойгоор цогцлборуудад хуваагаад хүмүүст ойлгомжтойгоор холбох үг зөв ашиглаад pronoun зөв ашиглаад гаргаад ирсэн байвал энэ маань coherence and cohesion сайн байна гэж үзнэ. Дараагийнх нь lexical resource гэж байгаа. Lexical resource гэдэг маань чи хэр олон төрлийн vocabulary буюу үгсийн санг ашигласан байна вэ? Тэдрийг хэр зөв оновчтойгоор ашигласан байна вэ? Буюу accuracy гэж байгаа. Чи үнэхээр л яг ухаантай сонсогдохгүй л том үг ашиглаждаг. Тэрийг accurately ашиглаж чадаагүй байх юм бол энэ маань lexical resource-ийн оноо чинь буурахад хүргэдэг. Хамгийн сүүлийнх нь гэмэл grammatical range and accuracy гэж байгаа. За grammatical range гэх юм бол та сонсож болно. Grammatic гэдэг чинь өөрөө өгүүлбэр зүйн бүтц дүрм гэсэн үг шүү дээ. Энэ дээр харах зүйл нь юу юм бэ гэхээр чиний өгүүлбэрүүд яг хэр зөв байна вэ? Чиний үйл үг, нэр үгний чинь үйл үгний цагууд нь хэр зөв байна вэ? Чи цагуудаа зөв ашиглаж чадсан байна уу гэдгийг чинь ерөнхийдөө хараад байгаа. Үнэхээр яг бусад юм зөв байгаад байдаг. Тэгээ чи өгүүлбэрийнхаа бүтэц, өгүүлбэрийн дүрмүүдэд зөв ашиглаж чадаагүй байвал оноо чинь бас буурах эрсдэлтэй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ дөрвөөр үндсэндээ шалгаж идэг. Шалгагч нь буюу criteria буюу шалгагч нь энэ дөрвөн шалгуураар үндсэндээ чиний бичсэнийг шалгаж идэг гэсэн үг. Дараагийнх нь 7 зөвлөгөө рүү оръё. Эхнийх нь зөвлөгөө гэх юм бол асуултаа сайн ойлгох хэрэгтэй. Мэдээж бичих хэсэг дээр түрүүнд дурдсан чинь task 1, 2 гэж байгаа. Task 1 дээр нь бол чиний үзэл бодол хамаарахгүйгээр нэг зүйл тайлбарлах асуулт байгаа. Graphic байна уу, line art байна уу, chart байна уу, газрын зураг байна уу хамаагүй ингээд зураг эсвэл бол graphic тим юмнууд өгсөн байгаа. Чи тэрийг хараад тайлбарлах ёстой. Трендийг нь тайлбарлана. Гол түлхүүр key point-уудыг нь тайлбарлана. За энэ дээр task 1 дээр юун дээр анхаарах вэ гэх юм бол trend болон key point-ууд дээр анхаар. Яг тренд буюу ямар үндсэн тийм үйл явцтай байна тухайн зүйлс чинь. Одоо жишээлбэл нэг график өгсөн байлаа гэж бодоход тэр график нь буурж байгаа мó, өсөж байгаа мó. За key point-ууд буюу яг гол анхаарах ёстой зүйлс нь юу байгаа юм. За үнэхээр л яг энэ асуулт, энэ task 1 дээр чиний баталж гаргаж ирэх ёстой зүйл нь гэх юм бол тэр өгсөн зургаар өгсөн visual зүйлийг тэр чиний эсээг уншиж байгаа хүн хараагүй ч гэсэндээ чиний эсэнээс харсан юм шиг мэдчих ёстой. Хэрвээ үнэхээр чи яг өөрийнхөө үзэл бодлыг оруулж ирээд энэ нь ингэсэн юм шиг байна, тэр нь тэгсэн юм шиг байна гэх юм бол буруу болоод явчихна. Анхаарах ёстой юм нь юу вэ гэвэл trend and key points. За дараагийнх нь task 2 дээр байгаа. Энэ дээр ихэвчлэн олон төрлийн эссенүүд байдаг. Чиний үзэл бодол, чиний хариулт, чиний ямар зүйлтэй яаж санал нийлж байгааг асууж байгаа тийм төрлийн эссе байгаа. Энэ task 2 дээр яг хамгийн хэцүү гол анхаарах ёстой зүйл нь гэх юм бол юмыг тайлбарлах, task 1 дээр тайлбарласан шиг тайлбарлах гэхээсээ илүүтэйгээр нэг position дээр зогсох ёстой.
position буюу байрлал гэсэн үг шүү дээ. Чи үзэл бодол чинь ямар position дээр байгаа юм гэдгээ clearly тэ цэврээр харуулах хэрэгтэй. Жишээлбэл бодъё л доо. Одоо цагт хөгжим хоёр талтай байгаа. Нэг нь уламжлалт хөгжим, нэг нь орчин үеийн хөгжим. Чи алийг нь илүү дээр гэж бодож байна вэ? Аль нь илүү чухал вэ гэдэг асуулттай эсэ байлаа гэж бодоход би алийг нь ч авч болно тийм үү? Уламжлалт хөгжим чухал гэж би үзэж болно. Эсвэл би modern буюу орчин үеийн хөгжим илүү чухал гэж үзэж болно. Эсвэл би дунд нь зогсоод за энэ хоёр маань хоёулаа чухал ч гэсэндээ хоёуланг нь авч үлдэх ёстой гэдэг би байрлал дээр зогсож болно. Гэхдээ энэний маань миний гаргаж ирэх ёстой бүр хамгийн чухал зүйл нь юу юм бэ гэхээр нэг position дээр зогсох гэдэг нь яг юу хэлээд байна гэхээр байна штэ. Нэг санаагаа л гаргаж ирэх ёстой. Нэг санаан дээр явж байгаад нөгөө санаа руу орж болохгүй гэсэн үг байхгүй юу? Би орчин үеийн хөгжим чухал гэж явж ирсэн аа. Яг орчин үеийн хөгжим чухал гэдэг хариултыг өгч явж ирсэн аа. Би уламжлалт хөгжим чухал гэд бас нэг ингээд хоёр хариулт өгөөд байж болохгүй гэсэн үг. За би дундуур нь явж байгаад хоёулаа чухал гэдэг хариулт өгж явж ирсэн аа. Гэхдээ үгүй штэ. Орчин үеийнх нь илүү чухал гэдэг ийм хариулт тойлсон заваарсан нохойн бас шиг хийж болохгүй гэсэн үг. Ерөөсөө л чиний гол санаа чинь цэвэр харагдчих хэвээр. Ойлгомжтойгоор харагдчих хэвээр. Хэрвээ чи энэ тал дээр ойлгоогүй, асуултаа ойлгоогүй ерөөсөө ингээд 2 3 хариулт тойлцсон нэг хариултаа тогтмол явж чадаагүй бол чиний оноо чинь бүр ингээд байн скоророо унах тийм эрсдэлтэй байдаг. За 2 дахь зөвлөгөө. Цагаасаа хуваарлаад төлөвлөх хэрэгтэй. Task 1 нь илүү уг багтаа байдаг учраас ideally буюу бага цаг зарцуулсан дээр гэж үздэг. Нэг цагийнхаа 20 минутыг task 1 дээрээ зарцуулсан дээр гэж үздэг. Task 2-оо бичих хэсгийнхаа 1 цаг байгаа штэ. Ерөнхийн 1 цаг байгаа. Тэрний 20 минутыг нь task 1 дээрээ зарцуулаад 40 минутыг нь task 2 дээр зарцуулсан дээр гэж үздэг байхгүй юу? Учир нь task-уудынхаа үгийн тоноос хамаарч идэг. Төлөвлөх гэж хэлсэн штэ. Төлөвлөхдөө чи яг адилхан цаг зарцуулж болохгүй. Хоёулын дээр нь 5 минутыг төлөвлөхөд зарцуулчвал мэдээж яг үгсийн тоон өөр байгаа, нийт гаргаж байгаа чиний зарцуулах цаг нь өөр байгаа учраас чи дасгалаа алж болох эрсдэлтэй. Тийм учраас би юу гэж зөвлөх вэ гэх юм бол би ч гэлтгүй ерөнхийдөө яг ideally бүр ингээд тохирцсон шинжлэх ухаанаар батлагдсан арга нь юу гэж зөвлөдөг юм бэ гэхээр task 1 дээрээ 2-3 минутанд төлөвлөл. За би ингэж эхэлнэ, ингэж тайлбарлана, ингэж дуусгана. Ийм үгсийн тооны ойролцоо бичнэ гэдэг төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. Харин task 2 дээрээ 5-7 минут төлөвлөвөл илүү зүгээр гэж үздэг. 3 дахь зөвлөгөө нь гэх юм бол тогтсон форматтай бай. Формат гэдэг нь өөрөө бүтэц гэсэн үг шүү дээ. Тогтсон бүтэцтэй байх хэрэгтэй бичгтээ. Яг санаанаас эхлээд тайлбар руугаа яваад жишээ рүү ор. Ийм 3 алхамтай форматтай чи явах ёстой. Тэгэхгүй бол чиний эсээ чинь бүр ямар ч цэвэрхэн, ямар ч гоё үг ашигласан байсан бүр үнэхээр уучлаарай бүр бүтэцгүй байна гэж ойлгож болно. За жишээлбэл бодъё л доо санаа нь гэх юм бол олон нийтийн тээвэр үнэгүй байх хэрэгтэй гэдэг санаа байлаа гэж бодъё. За тэнгүүд тайлбар нь гэх юм бол дараагаар нь тайлбар явна шүү дээ. Тайлбар дээрээ энэ нь ингэж traffic буюу энэ нь ингэж төгжрлийг багасгаж болно гэдэг тайлбар байж болно. Дараагаар нь жишээ гэж хэлсэн шүү дээ. Жишээн дээр нь сүүлийн жилүүдэд Сингапур нь энэ аргыг ашиглаж байгаа учраас гэд явж болох байхгүй. Тэгэхээр харсан уу? Санаанаасаа эхэлж гин тайлбар руугаа орж гин тэгээд жишээгээр дуусгаж гин. Ийм тогтсон бүтэцтэй форматтай байх хэрэгтэй. Дөрөв дэх зөвлөгөө нь юм бол санаж тогтоож цээжилсэн темплетүүдээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь гэх юм бол шалгагч багш нар яг эссе уншиж байхдаа харваажийн ингээд шүлэг шиг бичигдсэн тийм интро буюу эхлэлийг бүр үзий яддаг байхгүй юу? Чи яг бодоод үзэхгүй юу? Чи өдөр тутмын амьдралдаа ч гэсэндээ ярьж байхдаа чи ингээд цээжилсэн зүйлээ гаргаж ирдэггүй яг тухайн ярианаасаа хамаарад юу гэж хэлхээ шийддэг үстэй. Яг бичих тасгал дээр ч гэсэндээ яг адилхан байхгүй юу? Цээжлэх гэхээс илүү тийм flexible байх хэрэгтэй. Үгсийн сангаа цээжил гэхдээ тэдрээгээ ашиглаж сураад түүнийгээ flexible буюу уян хатан болго. Яг юу гэсэн үг юм бэ гэхээр нэг үгийг 5 эсэн дээр ашиглаж чаддаг болоо. Тим хэмжээний flexible уян хатан болоо л гэсэн үг. Tip 5 гэх юм бол complex болон simple өгүүлбэрүүдийг balance буюу тэнцвэржүүлэх хэрэгтэй. За complex болон simple өгүүлбэр гэж юу хэлээд байна вэ гэхээр ойлгомжтой харагддаг штэ. Урт өгүүлбэр, богино өгүүлбэр. За төсөөлөд бод заяа. Нэг эссе уншижсэн чинь яг нэг номон дээр байгаа амар алдартай хүн эссе уншижсэн чинь яг бүхэл өгүүлбэрүүд ингээ амар урт байгаа гэвэл яах вэ? Чи ингээ бүр амар үгэн дунд живээд байгаа юм шиг санагдна үстэй. Сүүл рүүгээ бүр ингээд уншиж байхдаа бүр ингээ үгэн дундаа төөрч эхэлнэ, тийм үү? Эсвэл бол нөгөө талаараа бодоод үзье л та. Хит богинохон үгнүүдтэй өгүүлбэрүүд байвал яах вэ? Хит богинохон өгүүлбэрүүд ингээд болцсон байвал яах вэ? Нэг л тийм тохгүй байна те. Яг юу хэлэх гээд байгаа юм бэ те бүр ямар санаа гаргаж ирэх гээд байгаа юм бэ гэдэг нь тодорхой байхгүй.
Тийм учраас энэ хоёрыг хооронд нь тэнцвэр хийх хэрэгтэй. Жишээлбэл юу гэдэг чинь урт өгүүлбэр 1 юм уу 2 явснаа дараагаар нь богино өгүүлбэр тэгснээ урт өгүүлбэр тэгснээ богино. Ингэж тэнцвэржүүлээд ээлжлээд аваа явах юм бол уншигч ч гэсэндээ нэлээд тийм тэнцвэртэй, тогтвортой, ойлгомжтой байдаг. 6 дахь тип нь гэх юм бол контекстэндээ тохируулж vocabulary-га бэлд. Жишээлбэл чи зүгээр л яг нэг үг хараад бэлдээд байх юм бол ямар ч утга учир байхгүй. Жишээлбэл нэг контекст авъя л да. За, эдийн засгийг авъя гэж бодъё. Эдийн засагтаа тохирсон үгнүүдийг бэлдэх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр эдийн засагтай холбоотой эссе ирлээ гэж бодоход чи тэр үгнүүдээ ашиглаж чадна гэсэн үг. Тэгэхээр яг за тэгж бэлдэхгүй байлаа ч гэсэндээ контекстэндээ дасаж бэлдээ гэх юм бол үг аваад ямар нэгэн контекст авангуудаа тэр контекстороо өгүүлбэрт оруулж цээжил нэг үгийг. Жишээлбэл эдийн засаг, энерги гэдэг сэдвүүдээр гэдэг топик дээр sustainable energy гэдэг үгийг цээжлээ гэж бодоход the energy nowadays is becoming sustainable гэж бодъё л да. Зүгээр л яг өгүүлбэрт оруулж ашиглаж чаддаг байх ёстой шүү. Ямар нэгэн контекстн дээр ямар нэгэн утга background өгсөн байлаа гэж бодоход тэрэнд нь зориулаад үг бэлэн байж ах ёстой. Дараагийнх нь сүүлийн зөвлөгөө буюу 7 дахь нь гэх юм бол цагаа зөв зохицуул, шалгалтын цагт зохицуулж бэлдэж сур. За, сая хэлсэн шүү дээ нэг ideal цаг нь 20 минут task 1 дээр 40 минут нь task 2 дээр гэж хэлсэн дээ. Тэр нь яагаад юм бэ гэх юм бол task 1 нь 150-аас дээш үг бич гэдэг багхгүй юу? Task 2 нь болохоор 250-аас дээш үг бич гэдэг. Гэхдээ чи яг тооны хязгаар өгдөггүй байхгүй юу? Үгний хязгаар өгдөггүй. Гэхдээ хэд үгэн зориулж бэлдэх ёстой вэ гэвэл task 1-ээ 150-аас 250 үгэнд, task 2-оо 250-аас 350 үгэнд бичвэл илүү тийм тогтвортой гэж үздэг. Тэрнээс дээшээ болоод явах юм бол нуршаа гэж үздэг байхгүй юу? За, шалгалтын кондишндоо тааруулж бэлдгээд байгаа штэ. Тэр нь бол бэлдэж явахдаа ч гэсэндээ цаг тавиад бэлдвэл илүү зүгээр шүү гэж хэлээд байгаа гэсэн үг. Task 1-ээ 20 минут тавиад бэлдлээ. Тэрэндээ амжихгүй байх юм бол амждаг болтлоо бичиж сурах хэрэгтэй. Task 2-оо 40 минут тавиад бэлдлээ. Амжихгүй байх юм бол амждаг болтлоо бэлдэх хэрэгтэй. Тэгчингүүтээ шалгалтандаа зориулж бэлд гэсэн юм чинь яг цагтаа тааруулаад бичиж дуусангуудаа яг шалгалтынхаа үндсэн шалгууруудаар өөрийнхөө эсээг дүгнэх хэрэгтэй. Өөрийнхөө эсээг дүгнжиж яг сайжирна үстэй тий. За 7 зөвлөгөө гэх юм бол иймэрхүү байлаа. Одоо part 3 буюу 3 дугаар хэсэг дээр яг common mistakes гэж байдаг хгүй хүмүүсийн ихэвчлэн гаргадаг алдаануудыг хэдүүл одоо сонсоод авъя. Эхнийх нь writing too much or too little буюу хит их эсвэл хит бага бичих. За энэ маань бол яг хэлсэн штэ task 1 дээр 150 багадаа 150 үг бичээ. Task 2 дээр багадаа 250 үг бичээ гэдэг шалгууртай байдгаа гэд. Зарим хүмүүс болохоор хит бага бичээд тэр үгнийхээ лимитэнд хүрэгдэггүй байхгүй юу? Тэр бол мэдээж оноо алдахад хүргэн тийм үү? Зарим хүмүүс болохоор хит их үг биччихдэг. Яг би хэлсэндээ 150-аас 250, 250-аас 350 гэд. Тэр рейнжинд багтааж бичих хэрэгтэй. Тэгэхгүй task 1 дээрээ 300 үг бичлээ гэж бодъё. Чамаас ч их цаг аавна. Илүү нуршаа болсон учраас оноогч нь алдахад ч хүргэн тийм үү. Дараагаар нь сэдвээсээ хазаах. За мэдээж би чамайг мэдчихин заяа хичнээн ингээд гой санаа толгоон чи ороод ирцэн байдаг. Бүр ингээд гой санаагаа бичмээр байдаг. Гэхдээ task achievement буюу чи эсэнийхээ асуултыг сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй өөр мэдээж бүр хэд өөр ингээд санаа оруулаад ирэх юм бол тэр бол task achievement-аас чинь оноо хасгаад хүрэгдэг шүү. Дараагийнх нь using slang or informal tone буюу тийм альбан бус үг хэллэг ашиглах тохиолдол маш их байдаг. Жишээлбэл sort of гэдэг үг чинь л өөрөө informal болоо явждаг. Тэгэхээр та хэд энээс яаж сэргийлэх вэ гэхээр formal language сурах хэрэгтэй. Зүгээр л яг ChatGPT-гээс ч юм уу Google-ээс ч ороод ч юм уу formal English language vocabulary гэд хайхад нэг тиймэрхүү юм хайхад л яг зүгээр л гараад ирнэ. Яг ямар нь informal-ын ямар formal language-ийн гэдгээ чи анхаарч харах хэрэгтэй. Зүгээр л өдөр тутамдаа ашигладаг ярьдаг үгнүүдэд ашиглаад бол дэмий шүү гэж хэлээд байгаа гэсэн үг. Дараагаар нь 10-аас илүү минутыг эхлэл хэсэгтээ зарцуулах. Мэдээж би сайн хэлсэн шүү дээ. Task 1 дээр л гэхэд яг 20 минутаа зарцуулбал зүгээр байдаг учраас 150-аас дээш үгтэй, 150-аас 250 үгтэй эссе бичихтэй зүгээр л эхлэл хэсэгтээ 10-аас илүү минут зарцуулчих юм бол чиний цаг маш их алагдана гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр цагандаа сайн баригдараа, цагаасаа хуваарлаарай гэж хэлээд байгаа шүү. За, энэ удаагийн бичлэг иймэрхүү байлаа. IELTS шалгалтын бичих хэсгийн оноог сайжруулах дээр төвлөрсөн 7 зөвлөмж байлаа. Тэгээд хэрэгтэй байсан гэж найдаж байна. Хичнээн мэддэг байсан ч гэсэндээ илүү санаад авсан гэж бодож байна. За тэгээд IELTS-ийн бичих хэсгээр эсвэл IELTS-ийн шалгалтын дээр үнэхээр яг бүр давж чаддаггүй хэцүү зүйлс байвал комент сект бичээрэй. Би дараагийн бичлэг дээр яг тэрэн дээр чинь төвлөрсөн бичлэг хийж болно шүү. За иймэрхүү байлаа. Хичээлээ сайн ягаарай. Баяр таа.